Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ Анне Франкийн Өдрийн тэмдэглэл гэдэг номыг англи хэлээр хэдүүлээ хамтдаа уншиж эхлүүлцгээе. За энэ ном бол маш алдартай. Одоо энэ дээр бичигдсэн байгаагаар бол 35 саяас дээш копи нь бол зарагдсан байдаг. Тэгээд 75 дахь удаагийн одоо хэвлэлнэ гэж байна те. Тэгэхээр энэ ном бол бас 1 2 дугаар дайны үеийн Германы одоо бас түүхэн үйл явдлуудыг одоо гэрч болж үлдсэн ийм ном одоо ийм өдрийн тэмдэглэл байсан. Тэгээ сүүлдээ энэ нь болохоор одоо түүхийн гэрч болох хүртлээ ингэж үлдсэн байгаа. Тэгээ заавал унших ёстой бас номнуудын жагсаалтанд байдаг ийм ном байгаа шүү. За хэдүүлээ хамтдаа уншицгаая. За poor word гэдэг үгнээс эхэлж байна. За poor word гэдэг үг маань болохоор оршил гэсэн үг байна. За Anya and the Frank family гэж байна тийм. Тэгэхээр Anna болон Frank-ийн гэр бүл. За хэдүүлээ хамтдаа уншия. Anya Frank was born in Frankfurt am Main on 12 June in 1929, second daughter of Edith and Otto Frank, and her sister Margaret was 3 years older, and Otto came from upper middle class German Jewish family from Frankfurt am Main, while Edith, also Jewish, was the daughter of wealthy industrialists from Aachen гэж байна. За Anya Frank Франкфуртын Мэйн хотод 1929 оны 6 сарын 12-нд Эдит болон Отто Франкийн 2 дахь охин болон Менделсен төрсөн тий. За түүний эгч Маргот нь болохоор 3 насаар эгч байсан гэж. За дараагийнх нь юу гэж хэлж байна вэ гэхээр энэчнээс болохоор хэдүүлэнгийнх нь магадгүй одоо заримийнх нь хувьд те мэдгүй байж магадгүй. Тэгэхээр урьдчилаад бас өгнүүдэд толцчул амар зүгээр. Одоо жишээлх юм бол upper middle class гэж гэдэг. Энэ нь болохоор дээд дундаж давхар гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр өгнүүдийнх нь толцчод тэг өгүүлбэрийн бүтцтэй холбоо дутгийг нь гаргаж ирнэ гэсэн үг байхгүй. За дараа нь болохоор энэ wealthy гэдэг маань болохоор ер нь бол баян чинээлэг гэсэн утгыг илэрхийлнэ те баян чинээлэг. За дараа нь болохоор энэ болохоор industrialist гэдэг маань болохоор үйлдвэрлэл те үйлдвэрчин гэдэг ч юм уу те тиймэрхүү утгыг илэрхийлж байгаа. За одоо хэдүүлээ эхнээс нь уншия. За Отто болохоор Франкфуртын Мэйн хотоос хот дэх те Герман еврей гэр бүлийн дээд дундаж давхаргаас гаралтай гэж байна те. Кам гэдэг маань гаралтай гэсэн утгаар нь авчиж байна гэсэн. За дараа нь болохоор while гэсэн үг байна. While гэдэг үг маань болохоор хоёр зүйлийг эсрэгцүүлэхтэй ордог гэсэн. За нэг нь өөр зүйл яриа дахиад өөр зүйл ярьж байгаа нөхцөл таслалт тавиад эхэлнэ. За энэ дээр болохоор Edith гэж энэ да. За Edith нь болохоор бас одоо еврей хүн байсан. Тэгээд аахнаас гаралтай одоо чинэлэг үйлдвэрчин гэр бүлийн үйлдвэрчний одоо охин байсан гэж тэ байсан. За дараагийнх нь одоо given энэ өгүүлбэр дууссан. Энэ одоо цагцлбар дууссан. Дараагийн цагцлбар руу шилжиж. За энэ дээр болохоор given the rise of national socialism in Germany, difficult economic times of rampant inflation, and the appointment of Adolf Hitler and Chancellor of the Reich on 13th January 1933, and the family was no longer saw a future in Germany. За энэ дээр яаж байгаа гэхээр амар урт өгүүлбэр юм шиг харагдаад байгаа. Гэхдээ бол ингээд аягүй сайн уншиж байгаа юм бол өгнүүдээ их нь орчуулчих юм бол айгүй дэжгүй болчихно гэсэн үг шүү да. За энэчнээс хэдүүлээ national socialism гэж тийм national socialism гэдэг нь болохоор үндэсний социализм гэсэн үг тийм монголоор социализм. За тэгээд Германы одоо энэ болохоор нацист нам. Тэр Германы нэг нацист намыг Nazi Party гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр Nazi Party-ийн үед тэгээд Герман дэх үндэсний социализм тэгээд difficult economic times гэдэг маань болохоор эдийн засгийн хэцүү байдал гэж байна те. Rampant inflation гэдэг үг байна. Rampant inflation гэдэг маань болохоор хяналтаас гарсан инфляц гэсэн үг шүү за. Хяналтаас гарсан инфляцтай те эдийн засгийн хэцүү нөхцөл байдалтай байх үед болохоор Адольф Гитлер болохоор Рейхийн Chancellor-аар одоо томилогдсон гэж байна. 1933 оны 1 сарын 30-нд
30-нд цамлагдсноос болоод гэд энэ өгүүлбэр энд дуусаад байна те. Болоод одоо энэ гэр бүл те Нотогийн гэр бүл ер нь бол Германд ямар нэгэн ирээдүй ер нь байхгүй байна гэж бодсон, харсан гэж байна те. За тэгэхээр энэчнээс бидний бас ингээд мэдгүй байх боломжтой үг маань болохоор энэ rampant inflation гэдэг үг байна те. Тэгэхээр эдгээр ингээд өгнүүдэд цээжлээ явчихна гэсэн үг байхгүй. За дараа нь болохоор in the summer of 1933 Otto Frank was the first member of family to move to Amsterdam гэж байна те. За 1933 оны намар Otto Frank болохоор гэр бүлээсээ ганцаараа Амстердам руу нүүхсэн гэж байна те. Нүүсэн. Дараа нь одоо хэдэн сарын дараа few months later те хэдэн сарын дараа түүний эхнэр Эдит тэгээд бас Маргот 1934 оны 2 сард нүүсэн гэж байгаа байхгүй. За finally Anne, who had been living with her grandmother in Aachen for a few weeks, joined the rest of her family. За энэ дээр юу гэж юм бэ гэхээр тэг хамгийн сүүлд нь болохоор Анна гэдэг маань одоо энэ номын маань хамгийн одоо гол одоо бичиж байгаа хүн нь гэсэн үг байхгүй. Өдрийн тэмдэглэлийг бичиж байгаа тэр охиныгоо л яриад гэсэн. Анны болохоор одоо Аахенд болохоор хэдэн 7 хоногийн турш эмээтэйгээ амьдрсан гэж юм те. Хүү гэдэг маань одоо relative class яваад байна гэсэн. Хүү гэдэг маань Анны гэдэг энэ хүнийгээ яриад байгаа. За Анны нь болохоор ингээ хэдэн 7 хоногийн турш Германд эмээтэйгээ амьдарчаад дараа нь болохоор амьдраад гэр бүлтэйгээ нэгдсэн гэж юм те. Тэгэхээр гол өгүүлбэр маань юу вэ гэхээр Anne joined гэдэг өгүүлбэр байхгүй main sentence нь. Хүү гэдэг өгүүлбэр маань болохоор тоцсох хэлбэрээр орж ийнэ гэсэн үг. Non-defining clause болчихж байгаа гэсэн үг. За дараа нь болохоор in their first years in Amsterdam, the Franks lived in middle class Jewish neighborhood of Marteflein, where Anna enjoyed completely ordinary childhood, soon making new friends. За Амстердам дэх эхний жилүүдэд болохоор Франкийн гэр бүл болохоор дундаж одоо давхаргаад амьдарч ирсэн. Тэгээ еврей одоо Marteflein гэдэг газрынхаа одоо хуршүүд нь болохоор им еврей хүмүүстэй ингээд хамт амьдарч ирсэн. Тэгээд were гэдэг үг маань болохоор энийгээ тоцсгож яриад байна гэсэн үг те байршлаа. Энд амьдарч байх үедээ болохоор Anne Frank болохоор яг л энгийн бүрэн дүүрэн одоо хүүхэд насыгаа ингээд шинэ найзуудтай болгоцсомаар ингээд сайхан өнгөрүүлж байсан. За she attended Montessori kindergarten and school until she was compelled to enroll in the Jewish Lyceum гэж байна. Энд дээр болохоор Montessori-ийн цэцэрлэгт орсон. Тэгээд дараа нь сургуульд нь орсон. Яах хүртлээ блэ гэхээрээ нөгөө нэг яг Jewish гэхээр нөгөө еврей хүмүүсийн сургууль бүр албадлагаар заавал ингээд сурах одоо хүртлээ болохоор энэ цэцэрлэг сургуульд явж исэн гэж. За энэ compelled to enroll гэдэг маань болохоор заавал эсгээс өөр аргагүй болсон гэсэн утгыг илэрхийлж байгаа шүү. За compelled to enroll. Тэгэхээр нөгөө нэг одоо еврей бус хүмүүс энэ төр гэж ялгадаг байсан. Тэр цаг үеийг энэ одоо хэсэгт бас гаргаж өгж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ном маань болохоор ийм сонирхолтой маягаар хэлдэг. Тэгэхээр уул нь ингээд айгүй ингээд шинэ газар нүүгээд амьдарч исэн боловч ингээд нуугчинд 2 жил ингэж амьдраад тэгээд яг нуучнаас гарахын даваан дээр одоо дайн дуусаад тухайн үйл явдал дуусахын даваан дээр ингээд буцаад баригдчихдаг. Тэгээд одоо энэ туйн гэр бүл салж байгаа үйл явцыг болохоор ингэж харуулсан. Тэгээд тэр 2 жил нуучинд хэрхэн амьдарсан талаар нь одоо бичсэн ийм ном байгаа. Тэгэхээр та бүхэн бас уншаад үзээрэй гэж бас зөвлөмөр байна. За бүгдээрэнд нь баярлалаа. Амжилт хүсье. Баяртай.